Үүлийн үр эзнээ олдог, өмхий хүрэн мөхөө олдог гэдэг үг байдаг штэ. Эхнэр хүүхдээсээ гадуур өөр эмэгтэйтэй уулзаж явсан нь энэ ослын шалтгаан. Гэтэ хүүхдийн заяа түшнэ гэж байдаг бах тий. Гэтэ нэрнгээсээ тэр хоёр хүүхдийн заяал түширсэн баг та. Ууж идсэн мал зүгээр дуудлагын жолооч дуудаад гэрлүүгээ харил та. Шар сэмжилсэн юмнууд. Хууль зүйн дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга сайн зоригийн чухам сайн зориг гаргасан шүүмжлэл хошин шогийнхныг хошин шог байдалд орууллаа. Сайн зориг хошин шогчдыг алиалагч гэж хэлснийг ажил мэргэжлэр ялгуурлаа хэмээн огцруулахыг шаардсан. Алиалагч гэж нэрлсэн нь харин ч хошин урлын зэрэг дэв зиндаа түвшин элтэд дээгүүр ажил мэргэжил учир тэдний бухимдал жигсаал бүхэл цуглаанжуулж чадсангүй олон түмний дунд шог гараа марцан онгоо болж дууслаа. Би таны энийг бол шүүмжийг авна. Бид нар авна. Бид нар авна. Хараа хошин шогийн хэдэн хүний эрхийг зөрчиж алиалагч нар. Та арай л муухад оромжиж штэ. Алиалагч гэдэг Содном, Данзан, Цие, Латип, Инхэ, Батцүх зэрэг жинхэнэ алиалагчдын альва болохгүй, бүтэхгүй алдаа дутагдал, юмс үзэгдлийг илчлэн шоолдог, уудлан шүүмжилж, инээдхүүр бэлэглэх замаар нийгмээ эрүүлжүүлж эмчилдэг бэлэг авьяаснуудын мэрэгжлийн нэр юм. Үүнээс үзвэл онон ариун болнарыг доош хийсэн бус дээшүрхсэн ч гэж үзэхэд болохоор байна. Төрийн нарийн бичиг постондоо алиалагч гэж бичснээс бус алиа салбтай гэж хэлээгүй. Хошин шогийн хідэн хүний эрхийг зөрчигч алиалагч нар хүнд оромжилснаа урлаг гэд ойлгочихсон. Хүнд оромжилсныхын төлөө элдв шагнал, гавьяатын тэмдэг зүүж өгдгөө одоо болмоор юм гэх постноос бүх зүйл эхэлсэн. Манай хошин шогчид өтөл настай эмээ, хөдөөний игэл малчин, монгол эмэгтэй, өвөрлөгч ахан дүүстэй бол эр бар, эргэтэн дарахтан. Харин эвертэн туйраатанд эм хон шиг байж ирсэн. Оюун эрдэнэгээд яста янзын. Та нар оюун эрднийг мэддгүй юм уу? Хөө. Тэр чинь манай нутгийн залуу шүү дээ. Яга бэрхийн. Бэрхийхэн. Тий. Чивэл бүр сайн таньда. Яг 10 төгсөнгүүтээ захиргаан жижүүр хийжсэн нэг нүдэн дулаахан залуу санахгүй нөө. Оо, сүүлд нь дэлхийн зүүнд ажиллаж исэн лувсан намсруугаа хүүг яриад байгаа юм уу? Жинхэнэ хошин шогчид эрх мэдэлтэнд халтай, энгийн иргэдтэй ээлтэй байдаг. Тэд хорчин, үзэмчин, бараг, цахар гэх мэт адилхан Монгол үндэстнээ хил аялгаар нь ялгуурлаж, хөлөө тайруулж хүнд өвчтөй байхдаа битгий доромжлооч гэж босод зогсоод гуйсан Арго багшийн үнэн сэтгэлийн үгийг үл тоож байсан. Манай хошин шогчдын мушигснаар бол өвөр Монголд эмэгтэйчүүдийн имлэхийг салтаа байцаах газар гэдэггүй. Эмэгтэйчүүдийн салаа гэдэг. Белог насан баярын боо гэдэггүй, зөөхийтэй боо гэж хэлдэг. Харин мөсөн мүлжүр гэдэг үг огт байхгүй. Мөсмөлч гэж ярьдаг юм байлээ шүү дээ. Боовн дуртай гишүүн оюун чимэг гэр хорооллын утаа зайсанд хүртэл үнэртэж байгаад сэтгэл гонсгор байна. Зөвхөн сонгогдсон тойрогт нь хүшгэлдэг утаамай, зайсанд байдаг гэрт нь араанд нь ороод уусах амттай боов, 50 суугаад тамшаалан зооглоход нь үнэртэж ханхлаад тав тухыг нь алдуулж тунчиг хэцүү байгаа бололтой. Зайсанд хүртэл утаа үнэртээд байна. Зайсанд хүртэл. Энэ үг олон хүмүүсийн уур бухимдлын гол шалтгаан болсон. Утаа хэдийнэ гараад ирчихсэн. Нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллын тэндээс ганц гэр хороол биш дээ. Энэ утаа чинь бүр зайсанд ч үнэртээд эхэлсэн биш. Улны өвхрүүдийн утаа, улсын нийслэлийн хамгийн тансаг үнэтэй орон сууцнуудтай зайсанд хүртэл хүрсэн гэж хэлээд байна. Оюун чимэг гишүүн удаа дараа олонний шүүмжлэлд өртсөн онгоо бүтээж байсан ч нэрмээс болсон. Носон малгай өмсөн автобусаар явж буй зураг тавьж хөхинээ түргэж хөгжилтэй дүр бүтээж байсан хошин шогийн туршлагатай хүн юм. Улс төрчид өөрсдийн ив хавгүй хэлээрээ зүй зохисгүй жишээ татснаас болж шүүмжлэлд өртсөөр байна. Уг нь мань эмэгтэй цаг агаар нэмэх 10 градус байхад утаа хот даяар үнэртэж байна. Цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөхөө болсон нь агаарын бохирдолд сөргөөр нөлөөлнө гэж хэлэх санаатай байсан. Оюун чимгийн зайсангийн утаа гэдэг жишээ эрчим хүчний шөнийн тарифыг хөнгөлөхөө болсноос үүдэн гарах хор уршигын талаарх яриаг ийхүү намдарч таг мартууллаа. Сошиал орчин түүхсэн нэгэн дөрвөн мөртөөр энэ мэдээгээ төгсгий. Үүл нь гараад бороо орохын цагт үүдэн хоймрын ялгаа юу байна? Утаа нь гараад уушгинд орохын цагт урт хойтохын ялгаа юу байна? Улсын их хурлын гишүүн Дамдин нэм 3 өгүүлбэр 34 үг бичгтээ 4 алдаа гаргаж монгол хэл мэдэхгүйгээр монгол төр түшилзэж байгаагаа илчилж ирсэн. Хэрвээ Дамдин нэм багаангийн монгол хэлний хичээл суувал хамгийн муу дүн авч
эцэг эхийнхээ нүрийг улалзуулж чихийг нь халууцуулах нь тодорхой байна. Муу сурагч Дамдан нэм 9 настай сахилгагүй хүүхэд биш. Сахал самбаатай 40 гаруй настай аав хүн. Скаутын гишүүнч биш. Улсын их хурлын гишүүн. Их хэлээрээ хідэн үг зөв бичиж чаддаггүй хүнийг сонгосон сонгогчдын нүүр харин улаах уу гэдэг л байна. Валютын гэж зөв бичихийн оронд валютын гэж зөөлний тэмдэг нэмж тавьсан. Эхлэхээр бос эхлэхээр ярина биш ярина гэж буруу бичсэн гишүүн их хэлээрээ зөв бичиж сураагүй дээ уучлал гуйсангүй. Дамдан нэм гишүүн зөөлний тэмдгээр нааддаг хүн юм. Байх учиргүй үед нь яс бичих мөртлөө байх газар нь тас мартдаг. Гадна явах хүмүүст төвөгтэй болсон байгаа. Монгол хэлээ сүйтгэж байгаа модон үг мохоо хэлхийн жишээ энэ. Гадаад явах гэхээс гадна явна гэдэггүй. Тэгвэл гадна гэдэг үгийн эсрэг утга нь дотн болчих юм. Дамдан нэм нарынхаар бол гадна яваагүй нь Монголдоо дотн явна. Гадна яваа хүмүүс дотн яваа хүмүүстэй гих мэтээр ярьж бичих үү. Төвөгтэй болсон гэд дуусгачих байтал төвөгтэй болсон байгаа, тэгсэн байгаа, ингэсэн байгаа гэх зэргээр ярих нь их монгол хэлээ гутааж байгаа муу жишээ муухай хэллэг. Английн парламентын гишүүн англиар Японы улс төрч Япон ханзаар зөв бичиж чадаагүй бол их хэлэндээ халдсандаа уучлал гуйж бүр огцорч эрдэмтэн сэхэтэн сонгогчд нь гайхшаа баран бухимдах хэмжээний бүдүүлэг явдал юм. Их хурлын гишүүдээсээ эхлээд их хэлээрээ зөв бичиж ярьж сурахгүй бол үндэсний оюуны дархлаа соёлын тусгаар тогтнол ганхсаар байх болно. Дамдан нэм гишүүнэ анкетыг чи харахаар англи, орос хэлтэй гэсэн байна. Гэхдээ юуны дөрөнд монгол хэлний дамжаанд сооноо да. Жолооны үнэмлэхгүй 29 настай шүдний эмч эм жолоо барьж 2 хүүхэд 7 машин ташраар нь мөргсөн гэмт хэрэг нийгмийг айдас хүйдэст автууллаа. Согтуу мөртлөө машин барьж их нэртэй атлаа түүнтэй найзалдаг залуу Батсүх нь жолооны эрхээ 4 дараалан хасуулж байсан ч жолоо барьж болдго нь зөвхөн Монголд л үзэгддэг явдал. Бусад орнд согтуугаар жолоо барьсан бол бүх насаараа эрхээ хасуулдаг, хорих ял эдэлдэг, их хэмжээний торгуул төлбөр оноодог бол Монголд бол баян сатгалан хүнийг цайны мөнгөд ихнэр шийтгэж дахин курсэд суусан болж төмөр моринс нь толгоогүй хүмүүсийг өөгшүүлж байна. Иргэн эмийн ар гэр танил дотны хүмүүс санаатай хийсэн осол биш. Залуу хүн алдаал биз. 12 настай охины хүл зулгарсан гэж сэвүүлж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дунд яс хайж хохирогчдын амыг мөнгөөр таглах гэсэн нь олонний игдүг хүргэж гэр бүлээс гадуур харилцаа аавынх нь бизнес хүртэл сөхөгдөж илчлэгдлээ. Жолооны үнэмлэхгүй байж жолоо барьсан нь санаагүй биш санаатай үйлдэл. Монгол улсад 2022 оны эхний 9 сарын байдлаар автослын 958 хэрэг гарч 235 хүн амь хохирч 804 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үеэс 50 гаруй хувиар өссөн байна. 9 сарын дотор 235 хүн амиа алдаж 804 хүн гэмтэж 1039 хүн өртсөн нь инх цагт халах голын дайны хохирлоос давж байна. Зөвхөн 9 сар 57 хүүхэд амиа алдсан нь нэг анги дүүрэн хүүхэд гэсэн үг. Ээж аавдаа эргэж үнсүүлэхгүй бяцхан Монгол үрсийн биелээгүй мөрөөдөл амсаагүй жаргал зул ассан зураг бүхний өмнө залбирая. Төмөр хүлэг барьсан согтуу хүмүүс буу барьсан алан хядагч худаг далаасан алуурчнаас дутхгүй. Зарим талаар илүү ч аюултай. Төмөр унсан толгоогүй зүрхгүй хүмүүсийг цайны мөнгөөр торгох бус насаар нь машин барих эрхийг нь хасах тээврийн хэрэгслийг нь улсын орлого болгох хорих ял идлүүлэх зэрэг хатуу шийтгэл оноохыг олон нийт шаардаж байна. Зүгээр л гэхдээ ингээл ээж аавдаа эрхлээл дэгж тэрвээ тоглож явах байсан хүүхэд зүгээр нэг мүү согтоо жолоочийн хин нэний хариуцлагагүй үйлдэлээс болоод сүүлийн ганцхан сарын хугацаанд 57 хүүхэд өнгөрнө гэдэг бол бүр үнэхээр аимшигтай. Нэг цээжин дээр бүр нэг юм хар юм тэгэлжлээ. Амралтын өдрөөр гандаа орж зуул барьж ном уншуулна. Чи ч гэсэн ном уншуулаарай.